Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалвал зохих, нууцд хамаарахгүй асуудлаар мэдээлэл хаах, хүлээн авах хэрэгтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэж заасан. Үндсэн хууль заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор төрийн нууцын жагсаал батлах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг Улсын их хурлаас 1995-2004 онуудад баталж байсан төрийн нууцын тухай хуулийн бүтцийн жишгийг баримтлан төрийн бодлогын хүрээнд 20, эдийн засаг шинжилгээ ухаан техник технологийн хүрээнд 5, батлан хамгаалах хүрээнд 70, тагнуул сөрөг тагнууд хууль сахиулах ажлын хүрээнд 62, мэдээллийн аюулгүй байдал болон бусад хүрээнд 43 нийт 200 мэдээллийн жагсаалтыг боловсруулсан. Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн нууц хариуцсан 45 байгууллагаас санал авч ирүүлсэн 762 мэдээлэл дүн шинжилгээ хийж мэдээллийг үнэлэхгүйгээр нууцлах, салбар байгууллагын хэмжээнд хэд өргөжүүлэх эрсдлийг хумих, үндэсний аюулгүй байдлын шин болон бодит аюул занлыг харгалзан үзсэн болно. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар дараах үр дүнд хүрэх ач холбогдолтой. Нэгдүгээр төрийн нууцын жагсаалтыг зөвхөн Улсын их хурл хуулиар батлах эрх зүйн үндэс бүрдэнэ. Хоёрдугаар засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор батлсан салбар байгууллагын хэмжээнд төрийн нууцд хамаарах 574 мэдээллийг 200 болж буурна. Гуравдугаарт үндэсний нууц хамгаалах тогтолцоо бэхжиж мэдээллийн аюулгүй байдлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, хууль хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангах үндэс суурь бүрдэнэ. Хуулийн төслийн хэлцэх хэсэг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсье. Баярлалаа.